За сайн бацхан өдрийн мэндэргий. За өнөөдөр та бүхэндээ Монголын хөрөл зэвсгийн болон төрөө төмөрөглөгийн үеийн болж оршуулгын талаарх зарим мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. За хөрөл зэвсгийн үе гэдэг. Хөрөл зэвсэг гэдэг нь болохоор зэс болон цагаан дуулганы хольц бүхий юм нэлээд хатуулагч чанартай юм анхны гэж хэлж болох үс төмөр эдлэлийг бол хэлээд байгаа. За нийтийн дуулын 3 дугаар мянгаас эхэлсэн гэж ерөнхийдөө бол авч үздэг. За нийтийн дуулын 3 дугаар мянгаас яагаад ер нь яг энэ үеэс нааш авч үздэг вэ гэхээр зэрэг яг энэ үед сүүлчийн өслөг буюу глоцены үед дуусаад уур амьсгалын хувьд өөрчлөлт орсон байгаа. За ер нь энэнийг хаагаараа вэ гэхээр зэрэг энэ одоо inner Аз гэж нэрлэдэг дотоод Аз буюу Төв Азийн өндөрлөг. За үүнээс хойш бүс нутгуудад уур амьсгалын томоохон өөрчлөлт явагдсан. Үүний улмаас энд оршин сууж байсан хүмүүсийн аж ахуйн хувьд бас нэлээд өөрчлөлтүүд орсон байгаа. Ер нь хүндрэлтэн түүхэндээ зүгээр суужгаад ингээд нэг гинт юм сэтэд ч юм уу тийм ээ. Ингээд зүгээр байжгаад ингээд нэг хөөжж твшчихээгүй. Энд ямагт гадны нөлөө хүчин зүйлс бол хамаарсан байдаг. Байгалийн шалгарал гэж нэрлэдэг. Энэ шалгарлаараа явагдсаар байгаад өнөөгийн хүндрэлтэн бол өнөөгийн түвшиндээ хүрсэн юм аа. За үүний нэг шалгарал нь бол энэ томоохон уур амьсгалын өөрчлөлт байсан байна. За энэ өөрчлөлтөөр хүмүүст ямархуу өөрчлөлтүүдийг аж ахуйд ямархуу нөлөөлөлт үзүүлсэн бэ гэхээр зэрэг нь одоо идэж ууж исэн тэр бэлэн хоол нь бол байха болсон. За иймээс одоо тэр зэрлэг амьтдыг гаршуулах энэ ажлууд эхэлсэн юм шиг болов уу судлаачид үздэг. За үүнээр бол одоо нүүдлийн мал аж ахуй анхлан үүссэн байна гэж үздэг юм аа. За ингээд нийтийн долларын өмнө 2 дугаар мянгаас бол төмөр зэвсгийн үе эхэлсэн юм гэж үзэж байна. Хэмээн үздэг. За энэ үед бол нэг нүүдлийн мал аж ахуйн илүү төвлөрчөөд за 5 шумалтай болсон байна. За ингээд уур амьсгал бол эргээд нэг таатай. За ер нь 5 шумал ингээд адгуулад явхад бол тохирохойц байдалтай л ирсэн. За энэ одоо үүгээр бол ингээд 5 шумал амлаад адгуулад таатай орчинд бол хүмүүс амьдарч эхэлснээр хүн ам өссөн. За хүн ам өсвөд ирэх хэрээр нэг бэлчээр мал аж ахуйтай холбоотой бэлчээр болон тийм ээ эзэмшил газар нутгийн одоо юм маргаануудын бүлэг хооронд бол байнга зөрчил маргаанууд үүссэн болтой байгаа. Үүгээр бол энэ бүлэг хоорондын дайнууд өргөлж эхэлсэн. Тасралтгүй маш олон удаагийн дайнууд. За энэ нь эхийн эрхт ёсыг харах нэг шалтгаан болж байгаа юм. Энэ удирдах эрх мэдэл нь бол энэ эмэгтэйчүүдийн гараас эрчүүдийн гарт шилжиж эхэлсэн. Яагаад гэвэл эрчүүд л байлдана. Тийм ээ? Эмэгтэйчүүдийг хамгаална. За тэгэхээр зэрэг удирдах эрх мэдэл нь эрэгтэйчүүдийн гарт шилжсэн. Үүгээр бол эсхийн эрхт ёс дарамгаалж гарч ирсэн. За ингээд нийтийн долларын өмнөх нэг 5 дугаар 100 гэхэд Төв Азийн өндөрлөгт Хүннүү, Дунхуу, Ежи гэсэн томоохон угсаа төрийн бүртлүүд бол одоо хүч төрн нэгдэн гарч ирсэн байдаг. За үүнээс цааш бол ингээд улс төрийн төв хүрэмж эхэлсэн гэж бол ажид үздэг. За тэгвэл энэ бүлгүүд нь одоо яг ямар хүмүүс байсан? За тэд нар нь яг юу үлдээсэн? Тэд нар яагаад байлдаж исэн? Тэд нар хаавар өмтгөлж исэн? Тийм ээ? Хэн байсан гэдгийг нь бол одоо илэрхийлэх ямар нэгэн сурвалжийн мэдээлэл бидэнд хараахан алга. Харин тэдгээр бүлгүүдийн үлдээсэн археологийн дурсгал бол одоо бош оршуулгад бидний үед бол өвлөгдөн иржээ. За өнөөдрийн энэхүү хичээлээр тэдгээр одоо дурс бүлгүүдээс үлдсэн дурсгалуудыг онцгийн дараалалаар нь нэгтгэн авч үзэж тэгээд товч мэдээллүүдийг хүргэхээр бэлтгэлээ. За хамгийн түрүүнд дурдах ёстой дурсгал гэвэл энэ хэмцгийн зэрлэг борш байгаа. Онцгийн хувьд нийтийн долларын өмнөх 2600-аас 2000 оны хооронд хамаарж байна. За тархацын хувьд бол манай өнөөгийн Монгол орны хувьд болон Баялгийн аймгийн нутгаар илүү тархалттай. За ийм дурсгал байна. 1962 онд Хятадын судлаач, археологч Ли Жен гэдэг хүн бол энэ Шинжааны алтаагаас анх илрүүлсэн. За 2003 оноос бол Монголд малтаж эхэлсэн юм билээ. За одоогоор бол нийтдээ 20 гаруй бус малтсан юм байна. Эдгээрээс 2-ыг нь бол Монголоос малтсан. За энэхүү дурсгал нь зүүн талдаа бол хүн олдвор эд зүлгийн зүйлсийн хувьд бол
тийм бас элбэг биш. За Афанасьев, Каракул, Окуньев, Елонины соёлуудтай бол угсаа гарлын үед хамааралтай байж магадгүй гэж үздэг. Харин судлаач Ковалев бол энэ нь хэмцгийн соёлынх нь бол Төв Андроновын соёлынхны Төв Аз дахь уул мөр гэж бол үздэг юм аа. За үүний дараагаар бол мөн хайрхны соёлын тухай ярих шаардлагатай. За мөн хайрхны соёл нь бол нийтийн тооллын өмнөх 1780-аас 1630 оны хооронд бол хамаарна. За энэ төрлийн дурсгалыг анх Орос улбаны улсын судлаач Ковалев болон Монголын эрд судлаа археологч Димажевын Эрдэнэбаатар нар Ховд аймгийн мөн хайрхан сумын Улаанговын үзүүрт бол анх олж илрүүлэн алдсан байдаг юм аа. За энэ төрлийн дурсгалын тархалтын хувьд бол Баян-Улхий, Ховдалтай, Завхан, Хөвсгөл, Төв аймгийн баруун тал, Арангай аймгийн хойдлоор бол ерөнхийдөө тархсан байдаг. Байршил зүйд бол гал дагсан хөндөй, түүний дэнж дэвсэг уулын ингэрээр хөвчлэн байрладаг. Дугуй болон дөрвөлжин хэлбэртэй нэг үе дараалтайгаар шомслогтой. Үнэ бол толгоогоор нь зүүн хойш хандуулан атгар байдлаар тавьдаг. Дараасны гол хэсэгт бол оршуулгын нөхөх буйн бол ер нь гаднаас илэрхий мэдэгддэг. Дурсгалаас бол модон гүштэй хөрөл утга, хөрөл зүү, ясан халбаг. Тэгээд цагаан чулуун суус, ясан хүзүүний зүйлт бол нийтлэгээд ирдэг. Дагалдуулсан эдүүлэхийн зүйлсээ бол хөвчлэн хөл, өвдөг, нуруу, бүслэхийн хувьд бол тавьдгаар онцлогтой. Үүний дараа бол сагсаал бүрийн тухай ярих ёстой. Энэ төрлийн дурсгал нийтийн тооллын өмнөх 1500-аас 980 оны хооронд бол хамаарч байна. Тархалтай үед бол энэ Алтан нуруугаас Хинтийн нуруу, Говьалтай нуруугаас Өсгөлийн улс гэсэн хэрэгсүүр гэдэг юм бол арай цомхон хүрээнд бол тархсан байна. Энэ төрлийн дурсгал байршил зүйн үед бол бүс нутгаараа илгаатай. Монголын төв болон умард бүс нутгуудад байх энэ төрлийн дурсгалыг бол хөвчлэн уулын ингэр бэл газараар тавьсан байдаг бол Монголын баруун бүс нутагт бол голын хөндөй, дэгш тал, эрэг, уулын хамаарал бол энэ төрлийн дурслуутай таарлана. Харин Монголын баруун өмнөд бүс нутгаар бол уулын ам, ингэр, бэл, нуурын өмнөд эргээр бол таарладаг юм аа. Сагсаал хэлбэрийн булшийг бол анх 2007 оноос эхэлж судалж эхэлсэн. Дугуй мөн хайрхан соёлтой адил дугуй болон дөрвөлжин хэлбэртэй. Гаднаас нарахад бол энэ дөрвөн талтай хөшөөтэйгээр онцлогтой. Үүнээс нь хамаарат дөрвөн хөшөөт, мөнгөн дараагийн соёл хэмжлэнгээр янз бүрээр бол маш их саналууд гарч байсан. Харин анх малтсан газараар нь буюу Сагсаас Баян-Улхийн Сагсаас өмнөд Сагсай голын хэмжээний нэрээр нэрлэгдсэн ийм дурсгал байгаа юм аа. Гадаад зохион байгуулалтын хувьд бол энэ хэрэгсүүртэй нийлэх төстэй. Харин дэрч чулуу, зоос ашигласан байдлаараа төрөлжин бустай нийлээд эзэлсэх байдал анзаарэгддэг. Одоогоор нэг малтаж судлагдаад буй дурслуудаас илэрсэн антропологийн мэдээлэлээр бол монголчууд европч бүрхтэн тэнцүү эдгэрч байгаа юм. Бас энэ дурсал яг сонирхолтой байна. Үүний дараа бол энэ төрүүлгийг харуулсан оршуулгад бус талаар ярих ёстой. Энэ нь бол Монголын төв болон зүүн хэсгээр тэгээд Задартөв буюу өвөр байгаль, өвөр Монголын хойд хэсэг, хөлбөмбөрийн бүс нутгаар өргөн дарахсан ийм дурсал байна. Төрүүлгийг харуулсан оршуулгууд гэхээр зэрэг энэ төрүүлгийг харуулсан гэдэг нь нэг юм олон төрлийн булшийг зохицуулсан нэг юм бүлэг тооруулж байна гэсэн үг. Дотроо болоод энэ шоргоолчин булш, дөрөв хэлбэрийн булш, удаан цуух, чандам харуулын булш, дугуй хэлбэрийн булш гэсэн юм хэдэн төрөлтэй. Эдгээр нь хоорондоо юугаар адилсдаг вэ гэхээр зэрэг оршуулгын чиглэл, нүхний хэмжээ, олдврын иж бүрдэл, хүний тавьсан байдал, онцгийн хувьд бол ижилсдэг байгаа. Анх 2003 оноос эхэлж бол энэ төрлийн дурсгалыг малтаж судалсан. Үүн дээр ганц нэг болон
зүүн дотоогоор оршин. Нэг онцлог нь хэрэгсүүр болон дөрвөлжин булштай ерөөсөө баашил зүйд огт давхсдаггүйгээр ялгаатай онцлогтой. Байгаль нуурын өмнөд хэсэгт бол энэ төрлийн дурсгалын одоо хэв шинж бас арай өөр байдлаар анзаарэгддэг. Жишээ нь юу байна вэ гэхээр зэрэг одоо уулын хэвгийн дагавал налуу газар тавьсан байдаг. За ихэвчлэн ийм жижиг дараасчлуутай байдаг. За хөл болон толгой талд нь ашлага бараг байдаггүй. За хоёр талыг бол номлосон ерөнхий хэлбэрийг гаргасан байдгаар онцлогтой. Энд бол одоо Боронгой аймгийн Алтан ширээсэн ширийн чулууны хойд хэсэг за цахилгын үйлжээний хойд дараах арын Чоргоолсон булшны малтлагын явцын зургийг оруулсан байна. Харин энд бол энэ чандан харуул буюу улаан цохилгын булш одоо гаднах бүтэц за тэгээд дотоод зохион байгуулалт зэргийг харуулсан зургуудыг оруулсан байна. За энд бол харин дөрвөн хэлбэрийн булшууд нь дараастай булшнуудын зэрэг анзаарэгдэж байна. Гэхдээ дөрвөн хэлбэрийн булшууд нь дугуйн намхан дараастай болон гаднах зохион байгуулалтын үед юм өрмөц туслууд маш ховор. Бүс нутгийн ялгамж байна уу гэсэн судлаач нь таамаг байгаа. За одоогор бол насны судалгаа тийм ч нэг сайн удаагүй цаашдаа өргөжж байгаа гэдгийг бас санах хэрэгтэй. За үүний дараа бол энэ хэрэгсүүр гэдэг алдартай дурсгал байна. За онцгой эвднэлэнд бол 1350-аас 750 оны хооронд хамаарна. За аргацын үед бол энэ ил тархтайгаас Хинтээ нурууны зүүн хэсэг за Дорнод Монголын талуудаг. За харин уртлаараа бол Гоолта нурууны төгсгөлөөс хоошоо нь өөр байгаль хүртэлх өргөн уудам талуудад тархсан ийм дурсгал байгаа юм аа. За бүтэц зохион байгуулалтын үед бол энэ голын дараас за хүрээ за нэмэлт байгууламжууд бас зэрэгс бүрдэнэ. За хэрэгсээр бол гаднах байгууламжаар ангилах оролдлогод хийгдэж байсан боловч одоогоор яг нийтээрээ хүлээн зөвшөөрсөн юм дурсгал бол хараахан үгүй байна. За гаднах зохион байгуулалтын үед бол энэ дугуй болон дөрвөлжин хүрээнээс өөрөөтэй энэ хоёр төрлөө. За бусад дурсгалуудаас ялгаатай нэг зүйл нь дагуул байгууламжууд айгүй ихтэй. Энэ нь болохоор зэрэг ер нь ихэвчлэн хүрээний гадна талтай 3 төрлийн техникийн байгууламж бий. А, Б, В гэсэн юм дистуар шинжийн нэрсийг бол сүүлийн үед өгöd байгаа. За бүгэн шүтэ хамааралтай гэдгээр онцлогтой. За өнөө дараа бол бүгэн шүний соёл гэж нэрлэж болох үс томоохон онцгой бий. Тусдаа бие даасан юм техникийн зохицолборч үүсгэсэн тохиолдлууд дэлбэгдэх таарладаг. За бүгэн шүний техникийн зохицолборыг дотор нь 5 ангилж үздэг. За өнөөдөр бол дараагийн дугаарт дэлгэрүүлэн авч ирсэнэ. За юун төрөнд бол энэ онцгийн хувьд нийтийн долларын 1950-аас 800 оны хооронд хамаарна. За ингэхдээ бол за Монголын төв болон баруун бүс нутаг за тагны нуруу саян налтай за ил тархтай болон жишээ нь за Орос алтай хүртэл өргөн дарахсан байдаг. За мөн одоо хар тэнгисийн эргээс бол нэлээд 20 гаруй энэ төрлийн хөшөө дурсгал илэрсэн байдгаараа бас нэлээд онцлогтой юм аа. За дөрвөлжин булшны талаар бас товч мэдээлэл хүргэе. За энд бол тархалтын байдал харагдаж байна. За Монголын одоо төв болон зүүн хэсэг за өвөр байгаль жишээ нь за Чита мөч гэж нэрлэдэг. За тэгээ Манжуур болон өвөр Монголын хойд хэсэг Ашаагийн одоо хойдол гэсэн юм өргөн удам дархалттай. За онцгийн хувьд бол нийтийн доол юм 10-аас 3 дугаар зууны үед хамаардаг. За гаднах зохион байгуулалтын хувьд бол дөрвөлжсөн юм ханалж босгосон юм дөрвөлжсөн хэлбэртэй. За хашлгын хувьд бол нийгмийн тухайн одоо оршуулгын эзний одоо нийгмийн байр суурь тийм ээ тухайн үеийн давхар ажилтны одоо байдлаас хамааран өндөр нам янз бүр байдалтай байна. Энэ бас бүс нутгийн ялгамж байгааг бас үгүйсэхгүй юм аа. За ингээд анхаарлын тулсыг баярлалаа. Дараагийн гэж хэлэх.
байна. Баярлалаа.